За сайн байцгаана уу? Favorite байна. За бүгд өнөөдөр таны амьдралын дараагийн бүлэг ямар байх вэ гэсэн сэдвтэ уншлах хийя. За тэгэхээр энэ 2025 онд 9 жилийн цикл ингээд дуусж байгаа. За тэгээд шинээр 2026 онд эхний цикл маань ингээд эхлээд 9 жилийн цикл маань эхлээд явах гэж байгаа. За тэгээд энэтэй холбоотойгоор хувь хүмүүст ч гэсэндээ амьдралд нь маш олон зүйлсүүд дуусаж тэгээд ерөнхийдөө амьдрал нь гэх юм уу айгүй тодорхой биш байсан зүйлсүүд тодорхой болоод ерөнхийдөө ингээд дараагийн одоо бүлэгтээ бэлтэж байгаа ийм процессууд бол явагдаж байгаа байх гэж бодож байна. За тэгээд энэтэй холбоотойгоор та нарын маань 2026 оноос ахуулаад те дараагийн 9 жил ерөнхийдөө ямар хөө төлөвтэй жил байхын, хувь хүн та өөрөө юу суралцахын, амьдралд чинь ямар хөө үйл явдлууд өрнөхийн те карьер төвтэй байх юм уу, гэр бүл төвтэй байх юм уу те эсвэл юу байх юм гэдэг юм уу. За иймэрхүү зүйлсүүдийг тодорхой болгох зорилгоор тийм уншлах яа гэж бодож байна. За тэгээд та нар маань сонголтоо игээд тэгээд уншлах яа. За эхний группийн картыг. За эхний групп. За 20 группийн юм. Дараагийн амьдралын бүлгийн ямар хөө байх вэ? За 3 групп. За нэгдүгээр групп blank ах юм. За хоёрдугаар групп I'm creator. За гуравдугаар групп болохоор I'm abundant гэсэн. За ийм сонголтууд гарч ирлээ. Вау юм сони бид энэ болохоор энэ одоо хүзэр дунд байдаг ганцхан юм blank ахгүй юу? Тийм таагүй гэсэн үг тийм хоосон. Та нар маань энийг сонгосон байна. Бас сонирхолтой. Та нарт маань тэгж гарч ирсэн юм. За тэгээд 3 групп гуруулаа одоо чинь энэ хоёр дээр чинь юм angel number гэж ярьдаг те. Юм 3 ижилхэн юм тараалсан юм тоонууд байна. Энэ юм маань болохоор юм янз бүрийн тоонуудтай гэхгүй юу? Тэгээд ингэж гарч ирсэн байна. Маш сонирхолтой. За нэгдүгээр групп маань blank те ямар ч одоо юм зураггүй хоосон ийм карт байна. За хоёрдугаар групп болохоор энэ 3 тигийн тоотой I'm creator буюу би бүтээгч гэсэн ийм зурагтай одоо бичгтэй ийм карт байна. За 3 дугаар бүлэг болохоор 888 гэсэн тоотой I'm abundant буюу би бол одоо эд баялгаар дүүрэнтэй сутгатай юм карт байна. За бүгдээрээ нэгдүгээр группээс онцлог эхлэе. За та нар маань бас сонирхолтой энэ картыг сонгосон байгаа тийм одоо ямар ч бичиггүй зураггүй уг нь энэ дээр ингээд ямар нэгэн тоо байх хэрэгтэй байсан. За ийм сонирхолтой карт та нар маань сонгосон. За бүгдээрээ картуудаа гаргаж ирээд за нэгдүгээр групп Third passage trust there is a divine plan in. За тэгэхээр энэ группийн хүмүүсийн дараагийн одоо бүлэг нь та нар бол ерөөсөө төсөөлөг байгаа юм байна. Тэгээд сахиус тэнгэрүүд нь та нарт зориулаад одоо маш гоё юм төлөвлөгөөг ингээ боловсруулад байдаг юм байна. Тийм учраас та нар маань юм одоо харанхуу те энэ хүчрийг сонгосон ба. За дараагийн карт Siren Freedom Siren матрик сонгосон байна. За дараагийнх нь Give it gratitude and grace. Moon in Cancer. Ингээд харж байгаа болохоор та нарын маань одоо энэ дараагийн бүлэг амьдралын бүлэг ер нь бол маш одоо юм таныг өөрийг чинь юм хөгжүүлсэн, цэцэглүүлсэн гэх үү ийм одоо хувь хүний хөгжилд илүү
төвлөрсөн ийм одоо амьдралын бүлэг байхаар байна. Ер нь таныг хувь хүний одоо insecurity ч юм уу те өөртөө итгэлтэй холбоотой, ур чадвартай холбоотой. За тэгээд ер нь юм өсөж дэвжих, өөрийгөө илэрхийлэх ч байт юм уу. Иймэрхүү скил одоо чадваруудыг суулгасан, энд чиглэсэн ийм одоо амьдралын бүлэг байхаар л харагдаж байна. Тэгээд энэ группийн хүмүүс маань жоохон ингээд хоошоо суугаад байдаг байсан байж магадгүй. За гээд ингээд яг юм өөрийнхөө ингээд uniqueness буюу тийм өвөрмөц шинж чанар одоо өөрийнхөө авьяас бэлгийг бусдад харуулахаасаа жоохон имээдэг ч юм уу тийм иймэрхүү хүмүүс энэ группыг сонгосон байх боломжтой. Тэгэх юм бол одоо дараагийн бүлэгтээ тийм дараагийн амьдралын бүлэгт нь сахиус тэнгэрүүд нь за чи ингээд хийхгүй бол тийм чи ингээд зурглахгүй байгаа бол бид нар одоо ингээд төлөвлөгөө гаргаад тийм чи үнээр тэр одоо цамыг сонгохгүй байхаас өөр аргагүй тийм бүр яг ингээд тааруулаад өгөө гэд бүр тэгж байгаа юм шиг. Ийм одоо хөзрүүд бол одоо ийм энерги бол надад мэдрэгдсэн өнөөдрнүүдээс. За тэгээд хэдүүлээ Ачаа шоноосоо бас мэдээлэл авъя. За нэгдүгээр группыг сонгосон хүмүүс юм аа. Дараагийн амьдралын бүлэг байна. Вау, нэгдүгээр гэр чинь бүр ингээ яалч ингээ хувь хүний одоо тий тодорхойлох нийгэмд өөрийгөө одоо илэрхийлэхдээ масктэй тэр бүгдийг ингээ илэрхийлж яадаг сонирхолтой. За тэгснээ ингээд хойд занглаа буюу те үнэхээр ингээд та нарын хийх ёстой зүйл байгаа хгүй яг л ингээд одоо нэг тийм дуулах ёстой хүн байвал дуулдаг ч юм уу те ямар нэгэн айгуу тийм авьяастай хүмүүс байгаад байх шиг харагдаад байгаа хгүй надад одоо энэ дээр user voice гэдэг зүүн те expansion freedom гэдэг тэгээ та нар бол айгуу тийм одоо артистаг урлагийн мэдрэмжтэй тэгээ тэр мэдрэмж нь одоо бусад ингээ нийтлэг одоо маш гоё дуулдаг хүмүүс л байдаг. Гэхдээ та нарын хувьд маш тийм өвөрмөц онцгойч гэдэг юм уу те ийм чадвартай. Тэгээд тэр чинь бас энэ нийгэмд бас ингээ хэрэгтэй байгаа юм болоо те өөрийгөө илэрхийлэх нь тийм ээ. Тэгээд хайд занглаа гэдэг нь болохоор яг л ингээ хүний энэ амьдралдаа хийх одоо нэг амьдралын зорилго life mission гэж яриад гэхдээ тэрнтэй ингээ холбогддог. Хүний яг л энэ амьдралдаа туулж өнгөрүүлэх тэр зүйлсүүдийг бол ингээ илэрхийлж байдаг. За тэгээд хилэнцгийн ордноор гарч ирсэн. Тэгээд хилэнцгийн орд чинь бас ингээ siren энергийг жоохон одоо юу яадаг. Embody хийдэг гэх юм уу одоо санагдуулам ийм шин чанартай орд штэ тий. Маш юм одоо өөрийнхөөрөө тэр ингээ ер нь л одоо юу гэдэг нийгэм ямар байх ёстой тэр хэм хэмжээ баригддаггүй тэгсэн мөртлөө нууцлагдмал гэтэл цаанаа л нэг тийм өөр ингэсэн хувьдастай тийм ийм хүмүүс байдгаа. За тэгэхээр бол тийм байна. Энэ та нар маань дараагийн бүлэг бол яалч өөрийнхөө хувь хүний хөгжил дээр суурилсан тэгээд энэ рүү бүр ингээ сахиулнууд ингээ чиглүүлээд байгаа. Тэгээд маш юм авьяастай. Тэгээ өмнө нь энэ хүртэл энэ 2025 он хүртэл танд маань ерөөсөө за миний ч одоо ийм юу ах вэ гэж ингээд өөрийгөө айгу хоошин тавьсан ч гэдэг юм уу тийм иймэрхүү байдлыг харагдаж байна. Өөрийгөө ингээд чөлөөтэй ингээд илэрхийлэхгүй байгаад байсан ч гэдэг юм уу. Тийм. Чандис яаж харагдаж байна. За яг болж ин заад байдлаа таро картнаас мэдээлэл авъя. Маш сонирхолтой юм групп байна. Сонгодын карт нь гэсэн нэ тий энэ планк гарч ирж байгаа байхгүй. Тэгэхээр яг энэ дараагийн одоо бүлэгчтэй амьдралын бүлэгч ингээд таны одоо өмнө ингээд амьдарч байсан туршлагуудаас бүр ингээд шаардлага ондоо ийм одоо танд бол одоогоор ямар ч юм одоо clue гэж ярьдаг тий ямар ч нэг тийм ийм байх болов тийм болох болов гэсэн юм таамаггүй ийм одоо гайхалтай юм өөрчлөлтүүд бол ингээд өөрчлөлт гэх үү одоо ийм зүйлсүүд бол таны амьдрал тохиолдох нэ дараагийн бүлэгт нь энэ дэр ингээд перспектив буюу одоо эн чинь уламжлалт тайраг орвол hanged man карт гэдэг байхгүй юу? Аливаа зүйлийг өөр өнцгөөс нь харах бүр ингээд одоо 180 градус тий 180 градусаар ингэж харах ч юм уу энд байгаа зүйлийг эндээс нь ингэж харах ч гэдэг юм уу. За тэгээд King of Wands Emperor Knight of Cups King of Cups маш их одоо
юм хааны энергиуд гарч ирж байна. Хаан, Баатар, тэгээд эзэн хаан хözүүд гарч ирлээ. Тэгэхээр бол энэ дараагийн амьдралын бүлэгтээ та нар маань заа гэд ингээд хойшин суугаал те. Тэгэхгүй одоо ингээд тийг гэсэн маш их одоо юм зоригтой, зорилгынхаа араас явж байгаа юм одоо эрхтэлэг энергиэрээ явж байгаа те. Илүү одоо төлхөө барьж авч явж байгаа юм байдлаар харагдаж байна. Тэгээд ингээл та нарын маань энэ дэр ингээд онцгой гэсэн үгнүүд аяг гарч ирж байгаа байхгүй юу? Тийм unique те ховор та нар маань тэр авьяасаа бас ингээд олж илрүүлж яж бас болно. Одоогоор ингээд мэдгүй байж магадгүй та нар маань одоо зарим хүмүүс гэдэг чинь те ингээд ямар авьяастай юу гэдэг аюу тийм жүжиглэх авьяастай мөрчлөө тэрийг олж илрүүлээгүй ч юм те. Тэгээд энэ дараагийн амьдралын бүлэгтээ та нар маань тэрийг бол олж илрүүлэх юм. Эсвэл six of swords руу гарч ирсэн. Тийм ээ. За тэгэхээр энэ six of swords-ыг ингээд харангууд одоо ингэ санагдаад байхгүй. Ингээд энэ хэсэг нь ингээд агуу тийм харанхуу бараамаад тэнгууд ингээд энэ заваар ингээд хүн урагшлаад ингээд урагшлах тусам ингээд баг багаар ингээд гэрэл хасаад байгаа. Тэгэхээр энэ яг надад ингээд энэ одоо сонголын карт юм хараа шүү дээ. Тэнгүүд яг одоо та нарын минь амьдрал жоохон юм одоо юм төөрөлцөн ч юм уу бодолсон яг таа мэдгүй амьдрал нэг л тийм харанхуу санагдаад байгаа ч юм уу ийм байж бас болохоор л надад харагдаж байна. Тэгээд энэ 2025 онд дуусаад 2026 оноос эхлээд та нар маань юм одоо гэрэл гэхүү ингээд харж эхлэх юм байна л да. Одоо энэ харанхуу байгаа зүйлсээр ингээд юм тодорхойлтыг гэрэл хасаал. Тэгээд энийг ч гэсэн ингээд харангууд л ингээд нэг хүн ингээд агуу урт зам ингээд өөрийг нь хүлээж байгаа байхгүй юу. Тэгээд ингээд юу байгааг нь мэдэхгүй те. Тэгсэрнээс ингээд хараад за одоо ингээд явандаа гэж байгаа юм шиг. Тийм байна. Тэгэхээр та нарын манай амьдрал баг одоо энэ 26 оноос ингээд цоо шинээр эхлэнэ гэж баг ингээд хэлчихэд болохоор ч юм шиг надад харагдаж байна л та. Тэгээд энэ болгоно нь ингээд та нар маань одоо хүртэл ингээд энэ авьяасаа олж нийгээгүй байсан нь ч гэсэндээ бас учиртай. Яг л энэ цаг хугацаанд л та мэдэх ёстой байсан. Одоо энэ synchronicity гэсэн үзэр гарч ирж байгаа байхгүй юу? Тийм. Яг л одоо энэ цаг хугацаанд л та яг одоо л ингээд энийг мэдэх ёстой байсан. Хэрвээ энэс арай эрт ч юм уу, арай хожуу ингээд биш те. Яг одоо л ингээд мэдэх ёстой байсан. Ийм одоо зүйлс бол ингээд болж байгаа юм байна. Тэгээ та нар маань ч гэсэндээ одоо энэ хорвоо ертөнцийн те сагуу цэнгэрүүдийнх нь ингээд гаргаж өгч байгаа энэ зам жинээр бол маш ингээд өөртөө ихтэй ингээд явж байгаа бас ингээд харагдаж байна. Заавар зөвлөгөөнүүдийг нь маш сайн хүлээж аваад одоо энэ хааны саваа тэгээд хааны юу аяга те тэгээд эзэн хаан тэгээд юу Баатрин аяга гэсэн үзрүүд гарч ирж байгаа. Ерөөсөө таны хийж байгаа зүйл тэг хийх зүйл чинь ингээд бүр ингээд 100% таны ингээд дотоод сэтгэл ингээд зүрхнээс ч ингэж гарч ирэхээр ийм зүйлсүүд байгаа байхгүй юу. Тийм. Тэгээд эндээ та маань бүр ингээд эзэн хаан болно. Эзэн хааны төвшөнд бүр ингээд маш юм хүчрхэг энэ тал дээр бол бүр юм одоо скиллтэй гэж ярих уу те ийм одоо ур чадвартай болж чаднаа гэсэн мэн. Тэгээд таны амьдрал бол ер нь бол энэ дараагийн бүлэгтээ бол бүр ингээд 180 градус ирэхний одоо энэ одоо hangman card ч ингээд ийм баллон те air balloon дээр ингээд байгаа хгүй юу. Тэгээд ингэж уг нь бол ингээд газар дээр те ингээд байж исэн хүн гинт одоо ингээд air balloon дээр очиж байгаа мэт тийм одоо шинэ мэдрэмжийг тийм одоо шинэ туршлагуудыг те ерөнхийдөө мэдэрнэ л гэж байгаа юм болов уу гэж бол би харж байна. Тэгээд дээрэс нь энэ дараагийн амьдралын бүлэгч нь таныг маш гоё ингээд ангаах болно бас. Тийм хамгаалттай холбоотой өсрөөд бас гарч ирж байна. Энээр сар одоо тий юуны ордон дээр төлөөд мэлхийний ордон дээр тэгээд энэ ус энерги бас маш их байна. Усны ордод гарч ирсэн тэгээд гал энерги байна. Тэгээд ус элемент бол нэлээд давамгаалж байна. Тэгээд өөртөө итгэлгүй байдал ч юм уу эсвэл өөрийнхөө одоо хувьд ингээд
төрөлцөн ч байд юм уу те ямар нэгэн байдлаар тиймэрхүү тань ингээд anxiety сэтгэл төгшөөр сэтгэл готралж байд юм уу те тиймэрхүү зүйлсүүдийг авчирж идэг зүйлсүүдээ бол тэр одоо shadow те тэр одоо сүүдрэн талуудаа олмос сайхан эдгэж ангаж чадахны энэ дараагийн одоо тийм амьдралын бүлэгтэй. Тэгээ та энэ одоо амьдралын бүлгийнхаа дараа бүр ийм том ийм одоо эзэн хаан болсон байх болно гэж харж ирж байна. Тэгээд бүр ингээд бага насндаа бас ингээд мөрөөддөг байсан хүсэл нь ч юм уу те бас ингээд биелж магадгүй харагдаж байна. Тэгээ ер нь бол ингээд би юунд онцгой юм, би бусдаас юугаараа өөр юм, би одоо би энэ хой хүн, би одоо ингээд хүн болгоно л өөрийн гэсэн зорилготой, өөрийн гэсэн одоо хүсэл мөрөөдөлтэй те ийм өгдөлтэй ингэж төрж байгаа шүү дээ. Тэгээ ихэнх хүмүүсийн хувьд тэрийгэ зарим нь одоо бусдад таниулж байгаа те таниулахгүй ойр дотных нь мэддэг ч юм уу те ийм янз бүр байдаг. Тааны хувьд бол ингээд бусдад ингээд өөрийгөө маш гоё ингээд илэрхийлж байгаа бас ингээд харагдаж байна. Тэгээд ингээд бүр ингээд одоо юу гэдэг маш олон дуучид байлаа гэж бодоход та ингээд ганцаараа айгүй ингээд ялгаж тод гарч ирдэг ч юм уу те. Ингээд жишээгээр гэх юм бол айгүй дуучин гэж л харж ирээд тийм тийм дуучин муучин ч юм уу те. Артист, зураач, мураач байж болно. Тэгээ ер нь маш юм одоо урлаглаг хүмүүс урлагийн мэдрэмж бол надад айгүй мэдрэж байна. Урлаг бүтээлч байдал ч юм уу эсвэл одоо юм дизайн гаргах ч байт юм уу те. Иймэрхүү нэр айгүй мэдрэгдэж байна. Зя тэгээд бүгдээрээ TV картнасаа бас 2 хузуур татаад таны амьдралын дараагийн бүлэгтэй холбоотой карт те. Нэг яны төр групп юм. Дараагийн бүлэг. Яг вэ. За. За гэр бүл болон great personal sorrow гэсэн мэн. За тэгэхээр за энэ бол юу байна? Зарим хүмүүст л хамаатай байгаа. За ийм нэг мессеж орж ирлээ. За энэ үг вэ гэхээр яг одоо ингээд хайртай дотны гэр бүлийнхаа хүнийг алдсан хүмүүс байж магадгүй харагдаж байна. За тэр хүмүүст бол үнэхээр эмээнэл илэрхийлье. За та нар маань энэс болоод бас айгүйх одоо юм шаналсан ч юм уу те эсвэл юм одоо амьдрал нь ингээд гинтл ингээд амар харанхуйлсан юм шиг санагдчих бас болсон байж магадгүй харагдаж байна. Тэгээ тийм болохоор одоо амьдралынхаа дараагийн бүлэг та нар маань энэ одоо те сэтгэлийн шархаа энэ одоо уг ашуугаа ч юм уу сайхан хардаа үлдээж чадж байна. Тэгээ дээрэс нь энэ үйл явдал таныг өөрт чинь те ингээд гэр бүл бол маш чухал гэр бүлээ те хайртай хүмүүсийгээ амьд сэрүүнд нь ч юм уу хамт байх хугацаанд ядаж те амьд сэрүүнд нь ч яг хамт байх хугацаанд нэгнийг хайрлаж нэгдээ хайртай гэдгийг хэлэх ч юм уу иймэрхүү зүйлсүүд дээр холбоотой маш их одоо сургамжуудыг ч гэх юм уу те ингээд үлдээсэн байгуул харагдаж байна. Тийм. Тэгээ энэ бүхнийгээ та нар манай ардаа орхиж чаднаа л гэж бол гарч ирж байна. Тэгээд энэ заалчгүй те бас ингээд гэр бүл бас байх албагүй таны хувьд маш юм одоо үн цэнтэй гэж бодож байсан ч юм уу эсвэл тэр хүнснээсээ салсан байж болно тий салаад ер нь жоохон тийм одоо хувийн амьдралд яг юм зүрхэндээ байсан хайртай хүмүүстэйгээ холбоотой ямар нэгэн юм сэтгэлийн шарах байсан бол тэрэн сайхан ингээд ялгаашаа хамгаагдах нэ танаа маань хамгааж чадах нэ гэж бол гарч ирж байна. За тэгээд нэмэлтээр жинлүүрийн орд хилэнц жинлүүр за өхрийн орныхан маань энэ группыг сонгосон байх боломжтой байна. За тийм cancer тий юуны ард гарч ирсэн, бэлгийн ард гарч ирсэн. За тэгээд та нартаа амжилт хүсье. Тэгээд миний бичлэгийг үздэг, тэгээд дэмждэг хүмүүстээ та нартаа маш их хайртай шүү. Баярлалаа. Тэгээд дараагийн бичлэгээр уулзцаая. Баяртай. За 2 дугаар группийн маань онцлогтой зөвтэй морил. За та нар маань I'm creator буюу би бүтээгч гэсэн за ийм зурагтай ийм 3 тгийн тоотой картыг сонгосон. За энэ картн дээр юу гэж байна вэ гэсэн чинь за чи л одоо тий ингээд ийм одоо бүтээгчүүдийн нэгээ тэгээд чи л одоо хүссэн тий зүйлдээ ингээд хүрч чадна. Чамд бол ингээд лимит гэж бол байхгүй тий.
Тэгээд you have ability to create something new. Тэгээд шинэ зүйлийг төрүүлэх зам маш их юм manifesting чадвар өндөртэй юм одоо шидтэн magician те энергитэй хүмүүс үлийн группыг сонгосон байгаа л харагдаж байна. За тэгээд чи яг одоо те энэ амьдралын энэ одоо сонгосон амьдралаа те өөрийнхөө ингээд хий гэж бүтээ гэж те ирсэн хүн те тэг чи маш гайхалтай зүйлсийг энэ дэлхий дээр энэ амьдралдаа ингээд бүтээх болно. Тэгээд яг одоо дараагийн амьдралын бүлэгчин те ерөөсөө таны амьдралын зорилготой бас холбогдож байгаа. Та одоо өөрөөсөө бүтээл туйруулж байгаа те бүтээж байгаа бүтээгч энерги ашиглаж байгаа. За иймэрхүү маш одоо юм олон хийж бүтээ гэж бодож ирсэн одоо мөрөөдлүүд нь биелсэн, манифестууд нь биелсэн. За ийм гоё амьдралын бүлгэнүүд эхэлж байгаа харагдаж байна. 20 группийг сонгосон хүмүүсийн маань хувьд за сонгосон картнаас нь мэдээлэл олоо тий хэдүүлээ. За одоо бүгдээрээ юугаар харъя? Oracle картнуудаас харъя. За 20 группийг сонгосон хүмүүсийн маань дараагийн амьдралын бүлгэн ямар байхаар байна вэ? Surrendering to the journey. Карт гарч ирсэн байна. Маш их амжилт бүтээлээр дүүрэн одоо healing waters. За энэ юу байхгүй юу? Нэмэлт карт нэ за тэгтээ би нэг ишээ тавиад дахиад нэг карт харъя. Тэгэл авах зорилгоор. За beneath the surface what's really driving you нэ. За яг л true motives гэдэг яг л нэг тийм өөрийнхөө одоо яг юм сүнсний те энэ амьдралдаа хийхийг хүсэжсэн хийн гэж ирсэн те одоо тийм сүнсний гэрээнийхээ дагуу зүйлсүүдийг бол энэ амьдралдаа бол хийх нэ. Та нарын маань хувьд энэ өнгөрч байгаа те энэ 9 жилийн мөчлөгтөө бас өмнөх ингээд амьдралын карма үйл те тиймэрхүү зүйлсүүдээ бас ингээд дуусгасан хүмүүс бас байгаа юм болов уу гэж бас бодож байна. Practice gratitude. Yeah. Take time out гинэ. За тэгэхээр яг л одоо ичнээсээ гарах цаг боллоо гэж юм шиг тий. За тэгэхээр бол маш юм өрнөлттэй. За тэгээд илүү одоо ажил карьертэй холбоотой байх юм болов. Тийм маш юм одоо гадаад ертөнцид одоо бүтээсэн, туйрлсан юм одоо өрнөлттэй ийм амьдралын бүлэг бол та нарыг маань хүлээж байна. Тэгээ бүр яг ингээд дотроос чинь тэгээ яг энийг хийх гэжсэн ч гэдэм үү тэр зүйлсүүдээ ингээ хийж байгаа ийм энерги аягүй харагдаж байна. За бүгд яач санаасаа. За дахиад хойд зангилаа гарч ирсэн. Өмнөх бүлэг дээр бас хойд зангилаа гарч ирсэн аахгүй юу? Сайн юм аа тий. Тэгээ дээрээс нь дахиад тийм хилэнцээ орж гарч ирсэн. Тэгэхээр та нар маань хувьд нэгдүгээр группийг бас сонгоё тий. Сансыг гэж эргэлзэж байгаа тийш орж ирсэн бол хоёулангийн сансууд үзэрэй гэж зөвлөе. За тэгээд нэг ялгаатай юм бол 3 дугаар гэж гарч иржээ. Өмнөх групп бол нэгдүгээр групп тий. Нэгдүгээр гэж гарч ирж байсан. За тэгэхээр энэ юу гэж байгаа юм бэ гэх юм бол ер нь бол түрүүнд хэлсэнчлэн тий одоо хойд зангилаа гэдэг бол ерөөсөө энэ амьдралдаа бид нар за би одоо ийм зүйлүүдийг хий, ийм зүйлсүүдийг хий, ингэж амьдрнаа гэсэн одоо энэ зүйлсүүдийг бол хойд зангилаа бол ингээ илэрхийлж байдаг тий. За тэгээ тэр нь хилэнцээ ордон нэр гэхээр ер нь жоохон юу байж бас болно. Энэ хүртэлх хугацаанд та нарын маань яг ингээд одоо өөрийнхөө тэ яг ингээл яг амьдралын зорилгоо ингээд хий гэхээр одоо юу гэдэг нь аав ээжийг асрах хэрэгтэй байсан ч юм уу эсвэл гэр бүлийн ямар нэгэн нөхцөл байдлаас болоод тэ яг ингээд өөрийнхөө хий гэж боддог тэ яг юм өмнө зүрхнээсээ хий гэж бодож исэн зүйлээ ингээд хийж чадахгүй яваад байсан бол та нар маань энэ одоо зүйлээ ингээд дуусгаж нэг үдлийн бас ингээд карма гэж нэрлэж болохоор тэ тэрийг л ингээд дуусгаж аваад харагдаж байна. Тэгээд энэ дараагийн амьдралын бүлэгтээ бол яг л үнэхээр өөрийнхөө тэ яг өөрийнхөө төлөө өөрийнхөө сүнсний зорилгоодыг биелүүлж байгаа юм байдал бол харагдаж байна. Тэгэхээр бол ерөөсөө энэ группийн хүмүүсийн тэ дараагийн бүлэг нь л одоо амьдралын юугаа тэ зорилго руугаа орж байна. Маш их одоо тэг хийж бүтээ гэж бодож байсан бүх зүйлсүүдээ сайхан хийж байна гэж л харагдаж байна.
Тийм тэгээ дээрэс нь та нарын маань хувьд ур чадварууд маш чухал байх болно. Энэ зүйлсүүдээ хийхдээ ямар нэгэн зүйл хийн, бүтээн туурна гэдэг нь тэг бусдад харилцаа холбоо. За тэгээд 3 дугаар гэр бүл бас өөрөө ах дүүсийг бас ингэ илэрхийлж байдаг. Тэгэхээр өөрийг чинь үнэхээр яг жинхэнэ ах дүү эсвэл хамаатан садан ч юм уу тийм хүмүүс бас байж бодно. Ийм хүмүүстэйгээ хамт нийлэлцтэй юм хийх ч юм уу. Тийм байх. Тэгээд дээрэс нь энэ аяллаа туршид ингээд юмыг ингээ удирдах гэж ингээд хичээгээд хэрэггүй гэдэг чинь тэр ингээд аливаа зүйлээ ингээ заа ингээ болох байлгүй дээ гэд ингээд итгэх даатгах тийм болох байлгүй дээ гэсэн ийм одоо харуу ертөнд итгэж байгаа өөртөө итгэж байгаа энэ итгэл нь бас ингээд таны бодож сонсож байгаа зүйл ингээд хэрэгжихэд ингээд маш хэрэгтэй байх болно шүү гэсэн бас ийм зөвлөгөө мессеж болж ирж байна. За бүгдээр одоо tarot card-наас мэдээлэл авъя. За 2 дугаар группыг сонгосон хүмүүс юм аа. Дараагийн амьдралын бүлэг ямар байх вэ? Ямар үйл явдал болох вэ? Nine of Swords, Higher Self, за тэгээ Page of Pentacles гэсэн гарч ирсэн байна. За Empress маш юм бүтээлч нэрэг байна. Бүтээж байгаа, бүтээл тойруулж байгаа тий. Өөрөөсөө ямар нэг зүйл төрүүлж ургуул байжуулж байгаа. Нэр бол байна. За Queen of Cups маш гоё юм эмгтээлэг нэрэг байна. Тэгэхээр нэг групптэй харьцуулахад нэгдүгээр групп дээр болохоор эзэн хааны үзэр гарч ирж байна. Энэ дээр болохоор хатан хааны үзэр гарч ирж байна. Илүү бас тэгээд дээрэс нь Queen буюу тий хатны үзрүүдтэй хамт. Өнөөх групп болохоор эзэн хааны үзэр тэгээд юуны үзрүүдтэй гарч ирж байна. Ноёны хааны үзрүүдтэй. За Action of Wands, Knight of Wands, Fool, за Two of Swords руу гарч ирсэн байна. За тэгэхээр за дотлын утгаар болохоор Knight of Swords гарч ирсэн байна. За тэгэхээр та нарын маань хувьд дараагийн амьдралын бүлэгтэй өөрийнхөө дэд битээ сайхан холбогдож байгаа харагдаж байна. За дэд битээ холбогдно гэхээр л ерөөсөө одоо амьдралдаа зөв шийдвэрүүдээ гаргаад за тэгээд одоо хүний амьдралд одоо ингээд зарим хүмүүс өөрийнхөө одоо full потенциалаар ингээд амьдарч хахад зарим нь үгүй яах вэ те нэг дундаж 50% амьдарч байгаа зарим нь бүр ингээд доод түвшиндээ ингээд те амьдарч идэг. Одоо өөрийнхөө потенциалаас те доогоор ингэж амьдарч байгаа хүмүүс ч байдаг. Тэгэхээр та нарын маань хувьд бол яг өөрийнхөө тэр full потенциал харуул дараагийн амьдралын бүлэгтээ амьдарч чадах нэ. За тэгээд энэ өөрийнхөө илүү дээд биетэй холбогдож чаддаг болох те өөрийнхөө дотоод зөв мэдрэмжэн дээр суурилсан шийдвэрүүдийг одоо бүтээл тойруулуудыг гаргаж байгаа ийм нэр харагдаж байна. Тэгээд гол нь та ингэж явах тусам өнгөрсөн дэх зовлон шаналл за тэгээд сэтгэл готрал depression байд юм уу тиймэрхүү зүйлсүүдээ маш гоё ингэж өөрөөсөө ингэж угааж байгаа мэт ингэж өөрийгөө юу яаж юм та цэвэрлж ийн юм уу тийм өөрийгөө сайхан ингэ хамгааж ийн тэгээд яг уу одоогийн энерги дээрээ гэх юм уу яг энэ full потенциалтай ингэ очоогүй ер нь бол мэдрээд эхэлчихсэн. Тэгээд та нарын хувьд ингэж одоо ингэ нэг тийм хоёр зүйлийн өмнө ингэ сонголтын дээр ингэ ирсэн байгаа юм шиг. Тэгээд би одоо ингээ өдөрт хүртэл ингээ хийсэн зүйлсээ болоо цааш шинэ зүйл рүү ингээ ороход ингээ бэлэн үү гэд ингээ маш их эргэлзэж байгаа, тэмгэлзэж байгаа бас болохоор бол харагдаж байна. Тэгтээ бол та нар маань дараагийн бүлэгтээ үйл ийм сонголт айлуушаа хийгээд
Тэгээд энэ сонголтоо хийгээд тэгээд дээрэс нь энэ одоо хийх зүйлдээ тий маш одоо юм шаргуу, дайчин за тэгээд хүсэл тэмүүлэлтэйгээр энийхээ араас явж өдөр тутамд ингээд өдрөөр ингээд дахиж суралцаж ингэж явсаар байтал нэг мэтгэд л тэр сэтгэл готрал за тэгээд тэр сэтгэлийн зовлон, сэтгэлийн шаналл тий тэр зүйлсүүдээ ардаа үлдээсэн байх болно гэж бол харагдаж байна. Маш гоё тий хүн үнэхээр өөрийгөө ингээд одоо баг ингээд сэтгэл готрол гэдэг бол өөрийгөө ингээд шоронд харж байгаа мэдтэй бүр ингээд амьдралд ингээ юу ч тохиолдож ирсэн маш юм хар бараан байгаа юм шиг юм мэдрэмжэл байдаг маш муухай мэдрэмжэл байдаг. Тэгээд та нар маань энийг бол дараагийн амьдралын бүлэгтээ бол маш сайхан ингэж өөрөөсөө тавьж явуулж тий ингэж чадж байгаа л харагдаж байна. Тэгээд ингээд ирэхин хэрээр та нар маань амьдрал гэдэг чинь тий заавалч ингээл юмыг ингэж өөрийнхөө хүснээр байлгах ч юм уу эсвэл ингээл юу гэдэг миний ингээ алган доор ингээ байх ингээ албагүй юм байна тий би ингээл зөв мэдрэмжтэй тий ингээл зөв одоо сэтгэлтэй ингээд явж идэл бүх зүйл ингээл аяндаа ингээд болж бүтээд ингээд явдсан байна гэсэн маш их юм талархаж байгаа, аруу ертөнд талархаж байгаа, өөртөө талархаж байгаа, энэ амьдралдаа талархаж байгаа. Ийм гоё юм одоо энергийн өсөлт гэж хэлэх үү те юм одоо сүнсний өсөлт гэж ярих уу. Иймэрхүү мэдрэмжүүдийг иймэрхүү зүйлсүүдийг бол туулж авч байгаа бол харагдаж байна дараагийн амьдралын бүлэгтээ. Тэгээд мөн бас үүний хажуугаар өөрийнхөө эмгтээлэг энергитэй бас маш гоё одоо ингэж уусаж тэгээд эмгтээлэг энергийг гоё ингэж ашиглаж чадж байгаа л харагдаж байна. Өөртөө зөвөр те эмгтээлэг энергитэйгээ маш юм зөв уялдаатай, зөв одоо харьцаатай байгаа. Тэгээд эн чинь өөрөө танд ингэж өөрийн чинь ингэж зүн сайн мэдрэмжийг сайжруулна. Тэгээд дээрээс нь нөгөө нэг амьдралдаа зөв шийдвэрүүдийг гаргаж явах ч юм уу тий. Дээрээс нь бусдаас болон өөртөө өгөх хайрын хэмжээ, хайр талархлын хэмжээ маш их өсөж байгаа. За ийм гоё энерги бол харагдаж байна. За бүгдээрээ одоо чихэр картнасаа хоёр өдөр тоглоё. За хоёрдугаар бүлгийг сонгосон хүмүүс юм уу? Дараагийн амьдралын бүлэг ямар ахаар вэ? Энэ группийг сонгосон хүмүүсийн дунд бас ээж болох хүмүүс бас байж магадгүй л харагдаж байна. За эмпресс үзэр маань өөрөө бас юм одоо эд баялагийг бас ингээд илэрхийлж байдаг тий. Өөртөө эд баялагийг дуудах юм гоё суугаар гаргийн энергийг өөртөө маш гоё ингээд шингээсэн юм гоё тогтой тухтай тий юм абандонт баялаг ийм энерги байдаг. За тэгэхээр та нар маань дараагийн амьдралын бүлэгтээ бол үнэхээр одоо бусдад ингээ гайхагдахны гоо сайхнаараа байж болно. Эсвэл үнэхээр гоё хүнтэй, үнэхээр гоё энергитэй хүн гэдгээр нь одоо хүмүүсийг ингээд одоо байдаг шүү дээ. Үнэхээр ингээ хамт байгаа л аймаар ингээ нэг гоё энергитэй гэдэг юм уу. Ийм одоо амьдрал чинь одоо ингээд өөрийн чинь одоо энерги, амьдралын чинь энерги, ертөнцийн энерги бүгдээрээ ингээд нэг тийм нэг цул болоод энэ донд ямар ч одоо ийм зөрчилдөөн ч гэдэг юм уу, хагалдаан байхгүй, маш ийм гоё safe, ийм одоо аюулгүй одоо тэгээд ийм баян чинээлэг те юм гоё гол нь ингээд бас мөнгө төгрөг өгнөөс гадна юм сэтгэлийн хувьд юм амар амгалан тайван ийм гоё амьдралыг бол ингээд дараагийн амьдралын бүлэгтээ бол зогслож чадчихна. Та нар маань үнэхээр сэтгэлээрээ ч гэсэндээ материалын хувьд ч гэсэндээ үнэхээр баялаг те ерөөсөө л ингээд цаанаас ангим хангалуун мэдрэмжээр ингээд бэлгсэн ийм сайхан амьдралын бүлэг болох нэ та нарын маань хувьд. За үнэхээр маш гоё тэгэл гарч ирлээ те. За дахиад нэмэлт юунууд харъя. За загасны орд. За хүр загас. За тэгээд мөн юуны орд байна. Номын орд. За ийм байна. За тэгээд бүгдэнд нь хаж аргал амжилт хүсье. Миний бичлэгийг сонсдог, тэгээд намайг дэмждэг бүх хүмүүстээ маш их баярлалаа. Тэгээд та нарт нь ийм гоё аяллахын те ийм гоё одоо амьдралын бүлэгт бол ингээд амжилт хүсье тий. Тэгээд гоё байгаарэ. Тэгээд дараагийн бичлэгээрээ уулзъя. Баярлалаа, баяртай. За 3 дугаар группийг сонгосон хүмүүс маань ашигтай тавтай морил. За
За та нар маань энэ 888 гэсэн тоотой хөвзөр. За тэгээд дээр I'm abandoned буюу би л одоо юм элбэг хангалуун гэсэн ийм картыг сонгожээ. За энэ сонгосон картн дээр нь юу гэж битсэн байгааг хэвлээ харцгаая. За тэгэнгүүт за чи ингээд эргэн тойрондоо ямар ингээд гайхалтай сайхан зүйлсүүд ингээд тохиолдоод байгаа юм бэ, тий байгаад байгаа юм бэ гэдгийг ингээд харж эхлэх тий тэр цаг мөчөөс ингээд чиний амьдралд ингээд одоо эерэг зүйлсүүд ингээд хаасаагүй ингээд харагдах болноо. Тэгээд энэ одоо энергиэрээ чи ингээд амьдралдаа бүр ингээд яг л ингээд урсгалаараа тий ингээд амьдралд чи ингээд сайн зүйлсүүд ингээд орж ирэх тэр үүд хаалгыг бол ингээд нээж байгаа юм шүү. Тийм учраас өөрийнхөө бодол мэдрэмжтэй юунд төвлөрж байгаа дээр тий ингээд анхаарлаа ингээд хандуулаарай гэсэн. Тэгхэмэл ингээд хэдий ч нэ гой зүйлс дээр гой сайхан зүйлс дээр ингээд анхаарлаа одоо хандуулан төдий чиний л амьдралд чинь тэр сайхан зүйлсүүд орж ирэх үр хаалга ингээд нэгж шийд юм шүү гэсэн. Ийм утга учиртай өдрийг сонгожээ. За тэгээд 888 гэдэг тоовл өөрөө одоо ийм маш юм одоо хүчрхэг. За тэгээд ийм эд мөнгө те материалын зүйлстэй ингээд шууд холбогдож байдаг, эд баялагтай холбогдож байдаг ийм angel number байгаа, сахил нэмэр өдөр байгаа. За тэгээд таанд маань ууршлагт энэ маань хэрхэн одоо зохицохыг бол хэдүүлээ. Харьяа. Яг олгор группыг сонгосон хүмүүс маань дараагийн амьдралын бүлэг ямар байхаар байна вэ? За, take shelter. Тэнийг за олгор группыг сонгосон хүмүүс маань дараагийн амьдралын бүлэг ямар байхаар байна вэ? Open up the change. За энэ өдрүүдээс болохоор надад юу гэж мэдрэгдээд байна вэ гэхээр за та нарын маань хувьд дараагийн амьдралын бүлэгчин бол маш том өөрчлөлтүүд дээр бол эхэлнэ. За шинэ сар хумхын ордон дээр open up the change гэсэн үгээр гарч ирж байна. За тэгээд аюу тийм шинэлэг энергиуд ингээд надад бол ингээд харагдаад байна одоо шинэ санаанууд те bring ideas into your life гэл. За тэгээд энэ одоо шинэ өөрчлөлтүүдээс урьдаад таны хувьд яг одоогийн нөхцөл байдал болов гэж бол бодож байна. Маш их амралт хэрэгтэй байна гэж бол харагдаж байна. Чи ингээ юуны төлөө одоо тэгээ юу хиймээр байна вэ гэх юм уу? Тэг юунд ингээ search for гэдэг чинь одоо би миний хам цангаад байна гэдэг чинь яг ингээ хүний ингээ би ингээ хүсэж идэг одоо масаа унтах ч юм уу эсвэл массажинд орох ч юм уу тэрийг ингээ сайхан ингээ сонсоод өөрийнхөө одоо ингээ би хэрэгтэй зэрэг зүйлсүүдийг өгөөд сайхан ингээ амраарай гэдэг чинь тэгээд өөрийнхөө ингээ shelter буюу тэр одоо сайхан одоо юм тогтохтой тэр бүстэй ингээ сайхан амарсны дараа амьдралд чинь ингээ шин санаанууд орж ирнэ. Тэр шин санаанууд чамайг одоо маш ингээд юм одоо шинэлэг за ийм зүйлсүүдэд ингээ хөтлөнө гэсэн мэн. За тэгэхээр энэ группийн хүмүүс болохоор би одоо ингээд маш их ингээд ажил хийгээд ингээ ядарсан байгаа болоо ингээ гэсэн мэдрэмж надад ингээ төрөөд байна. Одоо ингээд гоё ингээ унтмаар байгаа ч юм уу эсвэл маш гоё юм массажинд ормоор байгаа ч юм уу юмр хүмүүсээс магадгүй дүүлээ нар маань зөв групп сонгосон байна. Тэгээд ер нь бол ингээд одоо ийм юм хий ингээд тгий гэхээсээ илүү одоо бол ингээд төлөвлөж бодох цаг хугацаа гэдэг чинь маш сайн ингээд төлөвлөөд бодох тэгээ өөртөө ингээд амралт олгосны дараа бас энэ санаанууд гарч ирэх учраас бити өөрийгөө ингээд хүчлээрээ гэсэн мессежүүд гарч ирж байна. За дараагийн амьдралын бүлгэн ер нь бол маш юм өөрчлөлтөөр бол дүүрэн байгаа бол харагдаж байна. Харагдаж байна шүү. За тэгээд дараагийн амьдралын бүлэгт ингэж шорчтой байхын тулд одоо ингэ амраарай гэдэг шүү дээ. За санчир гараг. За 8 та өөрөө бас санчир гарагтай холбогдож байдаг.
За Aries буюу хоньны орд. За 7 дугаар үе дээр гэж гарч ирсэн байна. За тэгэхээр таны амьдралын дараагийн бүлэгт та гэр бүл зохиох хүмүүс байж магадгүй харагдаж байна. За гэр бүл зохиох, өөрийн гэсэн гэр бүлээ зохиох. За тэгээд санчрын эргэн ирэлтний ирж байгаа хүмүүс бас тохиолдохыг үүсэхгүй харагдаж байна. За тэгэхээр нэг 20-30 насны хүмүүс шүү дээ. Угаасаа ингээ 9 жилийн цикл донд тэгээд санчрын эргэн ирэлт нь ирэх хүмүүс зөндөө байх туу. Тийм байна. За тэгээд энэ дараагийн амьдралын бүлэгч нь бол ер нь бол нэлээд одоо юм таныг бол юу байх. Тэгээ шалгууртай гэж хэлэх үү. За шалгуур гэхээс илүү нэлээд таныг одоо юм шахсан ийм одоо зүйлсүүд бол гарч ирэхээр нь маш их ажил ихтэй. За тэгээд хажуугаар нь гэр бүлээж бас ингэ зохицуулах хэрэгтэй гэдэг юм уу. Тэгээд ингээд энэ Oracle card-нууд дээр ч гэсэн ингээ өөрийгөө амраагаараа ингээд ингэж байгаад байгаа нь ерөөс та дараагийн амьдралын бүлэгч нь маш одоо юм завгүй байх болно шүү гэдгийг бол хэлээд байгаа юм болоо гэж бодож байна. Тийм учраас өөрийгөө хайрлах, өөрийнхөө бие махбодыг сонсох маш их одоо ажил хийж байгаад өөрийгөө амраахаа тийм ингээд мартаж болохгүй шүү. Тэгэхгүй одоо ингээд өөрийгөө аягүй их ингээд одоо ингээд ажил амьдрал гэж дарагцаар байгаад ингээд жоохон ингээд амьдралын ингээл илүү хар барууныг харах гэдэг ч юм уу бас тиймэрхүү байж болохоор байна. Тийм учраас энэ амьдралын бүлэгтэй амьдралдаа гоё одоо амьдралчин ингээ сайхан зүйл ингээд баг байгаад байгаа юм шиг санагдах тэр болгондоо ингээд гоё байгаа зүйл юу байгаа вэ гэж ингэж харах тэр тасгалуудыг бас хийх нь маш чухал гэж харагдаж байна. За тэгээд 7 дугаар гэр дээр гэж гарч ирэхээр энэ группийн хүмүүсийн донд гэр бүлтэй болох, хостой болох, эрдэм нөхөртэй болох ийм чухал харилцаанд орох. Тэгээ бол санчир гэхээр яалч чүл гэрлэлт гэж орж ирээд байна л та. Тийм тэгэхээр бол тийм байна. Тэгээд энэ гэрлэлт амьдралаа босгох тэ одоо залуу хосууд ч юм уу иймэрхүү байхаараа л харагдаж байна. За тэгээд санчир гарыг хоньны ордон дээр бас байгаад ирэхээр нэлээд жоохон ингэ тухгүй байх гэдэг байхгүй юу? Яг ингэ санчирын хамгийн жоохон тухгүй одоо ийм энергитэй гэх юм уу жоохон харшилтаад байдаг. Тийм учраас тэгтээ 7 дугаар гэр гэхээр 7 дугаар гэр дээр бол аюуд халамжтай байдаг. За тэгэхээр бол ер нь бол ингээл одоо юу гэдэг ямар ч юм ингээл 100% сайн биш 100% одоо муу биш байдаг шүү дээ. Тэрэн шиг тэгэл амьдралынхаа гол нь ингээ балансыг олох нь бол таны хувьд бол дараагийн амьдралын бүлэгч юм бол маш том ингээд хичээл сурамж болохоор бол харагдаж байна. Тэгээ 8-ын тоочин ч гэсэндээ өөрөө надаа ингээд балансыг ингээд илэрхийлээд байгаа юм шиг бас ингээд санагддаг байхгүй юу? Тийм байна. За бүгдээр одоо tarot card-аас мэдээлээ. За гол grupыг сонгосон хүмүүс маань дараагийн амьдралын бүлэг ямар байхаар байна вэ? За World 3 Wands, 7 Wands зүйл гарч ирсэн байна. Гал энерги гарч ирж байна. За Oneness гинэ. 3 группт гурван нэм гоё энэ одоо энэ амар гоё дуртай deck, tarot deck. Тэгээд энэ нэмэлт үзүүлээд байхгүй юу? Тэрэн дээр гарч ирж байна. Таны маань хувьд болохоор Oneness буюу одоо юм ертөнд source, ертөндийн энерги ийм гоё зүйл гарч ирсэн байна. За Ace of Swords. Four of Wands. Дахиад үзрэх гэсэн. Four of Wands. Four of Swords. За ялч хүний юм хостой холбоотой, хань ижилтэй холбоотой. За энэ хантайгаа очих хүмүүс маань байгаарай чина. За энэ өмнөтэйгээ очиад гэр бүл зохиогоод Four of Wands зүр маань тэр хийдэг тий. Хурмаа хийгээд гал голомтоо бадраагаад ингэж амьдрахны single хүмүүсийн маань хувьд тий. Одоо хэрвээ за энэ ханаа олоогүй авал тий.
дараагийн амьдралын бүлэгтээ бол олж ийн. За ханаа олцсон байгаа хүмүүсийн хувьд бол харилцаагаа дараагийн түвшин рүү аваачаа тий хурмаа игээд гэр бүл болоод үр хүүхдүүдтэй болоод тий ингэж амьдарсаа бол харагдаж байна. За тэгээд та нарын маань хувьд энэ дараагийн амьдралын бүлэгтээ одоо ийм одоо юу байна? Энэ Taken Shelter гэдэг ингээд энэ картны утга нь болохоор одоо Tarot card, Hermit card гэж байдаг шүү дээ. Даянчийн хүчрийг ингээд санагдуулахаар энэ карт байгаа байхгүй юу? Энэ юу гэж байгаа юм гэхээр өөрөө өөрийнхөө дотоод мөн чанар, өөрөө өөрийнхөө гэрлийг олох. За өөрөө өөрийнхөө дотроос хариултыг олох гэсэн одоо иймэрхүү утгатай үзүүлдэг байхгүй юу? За тэгэнгүүт энэ картнуудаас би юу гэж харж байна гэх юм бол та нар маань юу яахны ер нь бол одоо амьдралтай ингэж тэмцэлтгээ бол болж байгаа бол харагдаж байна. За бид бүгд нэг юм биш дээ тий. Одоо юу гэдгийг над руу өнөөдөр ууралж байгаа хүн тий над руу уурлаад байгаа юм биш юм байна гэх юм уу тий. Эцсийн дүндээ бид бүгдээрээ л ингээл хүн бид бүгдээрээ л одоо сүнстэй тий. Бид бүгдээрээ л хин нэгний одоо хайртай хүн хин нэгний одоо хин нэгний хувьд муу хүн хин нэгний хүн үнэхээр сайн хүн байдаг шиг тий. Бид одоо туйлын энэ хорвоо дээр туйлын сайн хүн, туйлын муу хүн гэдэг ингэ байдгүй ч гэдэг юм уу. Иймэрхүү одоо ойлголтуудыг аягүй сайхан ингэ мэдрээд ойлгож аваад харагдаж байна. Тэгсний үндсэн дээр ингэ та нарын маань амьдрал руу ингэ зөрчил гэдэг зүйл, хин нэгний үзээ ядах гэдэг зүйл, хин нэгний бүр ингэ дахин шүтэх гэдэг зүйл ингэ байхгүй болж байгаа харагдаж байна. Энэ бол өөрөө үнэхээр зөв одоо зүйл бол байдаг. Одоо бүхэл одоо асуудлууд ч юм уу бүхэл одоо зүйлсүүдийн гол юм нь болохоор хин нэгнийг маш их үзээ ядах ч юм уу хин нэгнийг маш их хайрлах өөрөөсөө илүү тайвах ч юм уу тийм ийм зүйлсүүдээс л ингээд асуудлууд ингээд үүсээд идэг. Тэгтэл та нар маань үгүй эцсийн үндэ бид бүгд ирэл хүн юм байна шүү дээ тийм бид бүгдээрээ л ингээд одоо төрдөг тийм ихээсээ ингээд нүцгэн төрөөл ингээд нүцгэн ингээд үхээлтэй энэ хорвоогоос одохын хооронд одоо тэр дунд ямар ч ингээд гайхалтай зүйлсүүд хийж исэн хүмүүс тэгэл эцсийн дүндээ бид нартай л адилхан юм байна штэ гэж бол ерөнхийдөө ойлгох ч юм уу тий айгүй тийм одоо сүнслэг ухагтгуунуудыг ойлгох өөрөө өөрийнхөө хувьд ингээд даянчийн аян замдлаа ингээд орж байгаа ийм байдал харагдаж байна. За тэгээд энэ зүйлсүүд ингээд танд мэдрэгдээд ойлгогдоод байгаагийн шалтгаан нь ерөөсөө энэ одоо хосоо олсонтой холбоотой гэж бас харагдаж байна. Тэгэхээр зөв заяаны ханаа холдъё. За энэ нь болохоор ихэр төлөв байх боломжтой. Ер нь бол ихэнх хүмүүсийн хувьд бол ихэр төлөв нь байх таа гэж би бол бодож байна. За тийм байна. Тэгээд энэ үрдэл хугацаанд болохоор та нар маань ингээ гадаад орчинд амар ингээ тэмцэлдэг хүмүүс байгаа байхгүй юу? Ер нь одоо бас тиймэрхүү байж магадгүй. Тэрнээсээ болоод аюу ядардаг, тийм ингээ туйлддаг. Тийм байна. Тэгээд та нар маань тэрийгээ бол ингээ өөрчилж байгаа бол харагдаж байна. Илүү одоо амьдралтай тийм энэ гоё эвэйтэй байгаа хин нэгэн хүн одоо таны гомдоолаа гэж бодоход тантай муухай арчлаа гэж бодоход за тэгээд өнөөдөр стресстэй өдөр нь л байсан юм байлгүй дээ гэл тэ тэрийг нэг тийм өөр төр тусгаж авлаа чи өстө нарын намайг тэгэхгүй ч гэдэг юм те ийм байна маш гоё энерги бол харагдлаа. За би одоо энэ телефон картнасаа бас 2 карт бичиж байгаа. 3 группыг сонгосон хүмүүс маань дараагийн амьдралын бүлэг нь ямар байхаар байна вэ? За camel буюу тэмийн нүзэр гарч ирсэн. За good news. За сайхан мэдээ сонсноо. За тэгээд амьдрал чинь гарч ирж байгаа бүх зүйлсүүдийг ингээ сайхан даван туулж чаднаа гэж хэлж байна. Тэгээд юу яарэ preserve гэдэг чинь юу төлөө preserve тэ барай одоо тэсвэр хатуужилтай тийм яалч та нарын маань ингээд шоон дээр шигсэнд ингээд санчаар гарч ирж байгаа хгүй. Тэгээд санчрын энерги бол тийм амар бас ингээд л байдаггүй. Таныг бас шалган сорин. За тэгээд энэ хань ижилтэйгээ ч гэсэндээ нилээн юм болох байх. Одоо нилээн болно гэдэг нь дотоод ажиллаа сайн гэсэн үг. Одоо юу гэдэг анханаа ингээл би бинтигээ муудалцаал гэдэг гэсэн мэт тэгэл тэрнийхээ очрыг олоод тийм. Тэгээ өөрөө өөрийнхөө очрыг олоод
ингэж үл явах нэ. Нилийн одоо татгшоогоор чиглэсэн ажлууд бол хийгдэх нэ. Тэр татгшоогоор чиглэсэн ажлууд нь ерөнхийдөө таны нөхөр төлөөр дамжуулж, таны одоо энэ зайны ханаар дамжуулж ерөнхийдөө илүү болж байгаа бол харагдаж байна. За тэгээд гол нь энэ одоо тийм энэ хүнтэй байгаад энэ асуудлуудаа ингээд даван туулах тусам та ерөөсөө л энэ бид нэг юм биш дээ гэсэн энэ юуруу ингээд улам ингээд ойртоод л яваад байна. Тэгээд та хоёрын амьдрал аж ахуйч гэсэндээ улам л ингээд өсөөл дэвжээд байна гэсэн ийм зүйлсүүд бол гарч ирж байна. За ерөнхийдөө ингээд дуусгая. За тэгээд нэмэлтээр дахиад за ихрийн орд гарч ирж байна. Ихрийн орд. За жинлүүрийн орд ихэр жинлүүр хумах. За тэгээд юуны орд гэсэн хоньны орд гэсэн. Тэгээ маш их агаар болон одоо ийм гал махбодтой хүмүүсийн группийг сонгосон байгаа бололтой бол харагдаж байна. За тэгээд ордон таарахгүй байсан гэсэндээ ерөнхийдөө энэ одоогийн энэ нэр миний ярьж байгаа зүйлсүүд тантай нийцж байгаа юм бол заавал орд таарах бол одоо албагүй байдаг шүү. Тэгээд та нартаа миний бичлэгийг сонсдог, намайг үздэг, нэмждэг хүмүүстээ үнэхээр их баярлалаа. Маш их хайртай шүү. Тэгээд дараагийн бичлэгээрээ уулзцгаая. Баярлалаа. Баяртай.